сайн зүйлийг түгээхэд бол бид нар бараг 3 дахин илүү хүчин чармаал гаргах хэрэгтэй гэсэн үг. Энэ дээр яг сүүлийн үед гарч ирж байгаа тренд байгаа байхгүй юу? Микро инфлюенсер гэдэг. За макро инфлюенсер бол та бүхэн мэдчихэж байгаа шүү дээ. Хэдэн сая дагагчтай. Микро инфлюенсер буюу жижиг хүрээнд нөлөөлж чаддаг хүмүүс. Тэд нар айгүй чухал. Тэгэхээр би магадгүй юу гэдгийг микро инфлюенсер байлаа гэж бодоход хамт олондоо би ямар үлгэр дуурайл үзүүлдэг. Тэр нь цаашлаад тэр хамт олонны соёлыг магадгүй те урт хугацаанд бий болгоход нөлөөлдөг гэсэн. Энэ сүүлийн үеийн дижитал орчин чинь хүн бүр контент бүтээгч болж байгаа байхгүй. Тэгэхээр нэг үлгэр би чамаас сонссон юм а өөрийнхөө бичихэд магадгүй би буруу найруулад биччихэд л айгу буруу ташаа мэдээлэл болчих магадaltaй шүү дээ. Худал мэдээлэл гэдэг маань өөрөө яаж юм гэхээр цаана хор хохирол авчрах гэдэг шүү дээ. Бүх худал мэдээлэл гаргаж байгаа их усруудыг хязгаарлалчин, хаачин, боочин, зогсоочин гэвэл энэ бол худлаа болчих واخ те. Яаж бид нэр өөрсдөө мэдээллийг шүүж ойлгох вэ? Дээрэс нь ямар мэдээллийг бид нэр үнэн гэж үзэх юм, эсвэл те ямар их сурвалжийг үнэн гэж үзэх юм. Энэ дээр амар тийм нэг дархлаа бий болох хэрэгтэй болчих واخ. Дархлаа бий болгохын тулд яах ёстой вэ? Мэдлэг мэдээлэлтэй болох хэрэгтэй те. Соёл тань айлсгэлэн